бүх хүн одоо соёлын орчныг түгээж байдаг. Хүн болгон соёлын объект мөн. Тийм учраас хувь хүний харилцаа, хандлага, нийгэмдээ харилцаж байгаа болон орчин тойронтой харилцаж байгаа энэ бүхнээс энэ нийгэм соёлчинд бүрдэж байдаг юм аа. Та өөрийгөө орчин тойронд зөв хандлагатай соёлтой авч явж чадах юм бол ерөнхийдөө соёл орчин тойронд нөлөөлж байдаг юм учиртай. Бидэнд соёлын нэг онцгой орчин бий болсон. Энэ бол нийгмийн соёлч. Дэлгэцийн одоо хамааралтай мэдээллийн орчинд автаж хит их цагаа алдахгүй байх. За энэнд одоо уусаж орохгүй байх. Энэнд хит хөтлөгдөхгүй байх. Энэ дээр сэтгэл зүй болоод санал хуваалцах зүйлээ зөв илэрхийлдэг байх соёл хэрэгтэй маа. Та бас бусдыг авч явдаг. Та яаж яах вэ? Та уурлахгүй, та ухаалаг, та зөв хандлагатай байгаа нь орчин тойрондоо зөв нөлөөлж энэ нийгмийг аажимдаа эрг болох зүйлүүдэд эзэс хүн болгон одоо нөлөөлж яадаг юм учиртай. Надад ч гэсэн бухимдах зүйл гарна. Гэхдээ энийгээ хянаад ари хаятайхнаар зөөлөн илэрхийл өнгөрсөн зүйл маань иргэд хүмүүст эргээр нөлөөлж байгааг мэдрэхэд сайхан байдаг. Соёл танаас эхлэн